За цувралын нэг боллоо. Касс үжигсэн ажлаа болж ядлаа. Успеха курсом контрибуцию шоутой авто Сэтгэлээ олзаач ямар тоглолт болов? Ер нь ширүүн тоглолт болоо. Гэхдээ өөрийнхөө зүрийг коуч байгаа зүйлсэн зүйлийг хийсэн. Тэгээд тийм л байлаа да. Нэг тийм хишээгээд байсан нөхөр дөрмөө дагсан. Чухал үед бас хийж ядлаа. Бөмбөг ирэхэд юу бодогдов? Яг чухал үед. Өөрөө давтъя гэж бодсон. За амжилттай. За баярлаа. Тэ яаж онооны зүрэг байрва? Тоглолтын төгсгөл. Тоглолтын төгсгөл чи одоо бүгдээр хамгаас ирэх чинь манайх зоон аваад тэгээд зоон аваад тэгээд хамгаалалтаа өөрчлөөд ван авч жагаад бэнтмен авч жагаад зоон аваад тэгээд их гоё болоод ихтэй хамгаалалт хамгийн түрүүнд сайн болоод тэгээд тоглолт гоё болчихлоо шүү дээ. Давтахаа болдгийг асууж шүү дээ. Хожигчээс үедээ ер нь багийнхандаа ямар зөвлөгөө өгч вэ? Болоогүй шүү дээ. Яагаад ч хүч тий. Өргөж бэлэн байх хэрэгтэй шүү. Бүгд бэлэн байх хэрэгтэй өргөж. Амжилттай. Окей. За. За ямар тоглолт болов? Гоё тоглолт боллоо. Яг арай ч эв соччихгүй л гэсэн чинь арай ч хийсэн бол тээ. Алин нэмжтэй. Аль ч дэмждэггүй л дээ. Гэтэ бодонцог хожоосоо гэж бодсон. Яагаад? Гэхдээ яг дүүн хожигдсан болохоор яг хожигч байгаагийн дэмждэг болохоор хийж байгаа юм тий. Баярлаа. Өөр хэлэх юм байна уу? Өөрөө долоод тоглолт үзмээр байна. Бас тэгээ Наба мөнгч хоёрын бас револыг үзмээр байна тий. За баярлалаа. За баярлалаа. За тоглогчдоос нөө яриа авдаг юм маань. Ийм юм байна. Манайр бороо яаж юм. Успеха курсом контрибуцию шоутой авто хэрвээ та софтверыг контакт хийсэн бол Оноо гэдэг бол онооны самбарлаа авахгүй хийх ёстой юмудаа хийгээл явчихсан. Тэр нь үр дүнгээ өгсөн баха гэж бодож байна. Өмнөх тоглолтууд залуус маань өмнөх төлөвлөгөөгөө тоглолтын дундуур мартах ч юм уу заримдаа санахгүй байгаа тохиолдолд ажиглагдчихсэн бол өнөөдөр хоёр хожигдсныхаа дараа бидний томидээс тоглолтын дээр судалгаа хийж байгаа. Тэгээд үндсэн төлөвлөгөөнийхөө дагуу залуус маань талбайд гараад юу хийх ёстой вэ гэдэг маш сайн анзаарч анхаарч тэрэн дээр төвлөрч талбай дээр бүгдээрээ маш үр бүтээлтэй тоглосноо хаа гэж. 18 хийсэн юм. Энэ тоо дахиад багасна шүү дараа нь. За аюул мэдээлэл ялмаар гэж юм уу энд. Энд хэвлэлийн бахарлын хэсэг байна. Эдийн бичлэг хийгээд юм анда. Сэтгэл
За мэдээж маш их баяртай байна. Зөөрсөндөө хүрч чадлаа. За сүүлийн одоо юу ноцсон тоглолтуудын талаа Ямар ч мэдээ хүн тоглолтууд боллоо. Ямар ч манай Монгол сөгөө дээдлэгт 9 жил авсан баг. Тэгээд ямар ч туршлагатай багийн эсрэг энэ эрхийг авах гэж нэлээ их хүнд бэрхшээлийг давал авсандаа маш их баяртай байна. Ер нь удирдлагын дуунаар багт ирээд ер нь ямар хөө зүйлийг багт өгье гэж бодсон бэ? Мэдээж яг хэрэгтэй үед нь ард нь бат зогсгол хичээлээ тэгээд хийж чадсан байхаа гэж бодож байна. За эрхшил дахиад уулзъя. Баярлалаа. За. Ямар ч энэ үрний хүмүүс бодоогүй ч тийм ээ. Үүсгэнээ хөдлөж. Баатас. Дөнгөж гарч ирсэн баг тэгээ шууд семи том амжилт шүү дээ. Тэгээ яаж ер нь бол гарч ирж байгаа багууд эхлээд 8-аа үлдээд дараа жилээ бодё гэм. Тэгэхээр семи гэж том баг. Дээрүүд ивш адлаа сэтгэлээ хаалцаач. За юуны төрөнд одоо бүтэн 6 удирлын турш 6 сарын турш сарын турш одоо ингээд бид нар ингээд хөлс үч хөдөлмөрөө шингээгээ дээдлэгт орсонд үнэхээр их баяртай нүгээр хилшгүй ийм ад жаргалтай байна. Ер нь хамгийн түрүүнд Түшигвагн компани хамт олон болон манай тулгаа огштой баяр хүргэе. Ягаад гэвэл TLG баг үүсгэн байгуулагчнаас ингээд 20 жилийнхаа түүхэн дээр буцаад ингээд дээдлэгт орж чадлаа. Энэ бол хамгийн гайхамшигтай үйл явдал л За ер нь удирдлагын өмнө ямар төсөөлтөй байсан бэ? За ерөнхийдөө бидний зорилго бол угаасаа мэдээж төрүүлээд дээдлэгт орох байсан. Ер нь бол одоо дээдлэгт орё гэж л зорьсон. Анхнаасаа бүх юмаа манай тамирчид болон багийн ивент итгэгч нар бүгдийг бид нарыг юугаар дутаагаагүй үнэхээр ингээд дэмжиж ажилласан. Тэгээд бидний зорилго бол төрүүлэх байсан. Харамсалтай нь Western Warriors багт хожигдсон. Тэгвэл одоо M-лигийн одоо өрсөлдөөнийг та нар харсан бах. M-лигт байсан багууд ингээд дээшээгээ сүүлийн 2 үйл ингээд апсайд хийж байна. Тэгэхээр энэ бол бас магадгүй лигийн одоо зөв бодлогын хүрээнд ингэж явж байгаа бах. Магадгүй M-лиг ч гэсэн дараа жил илүү хүчтэй олон багуудтай болно гэж итгэж байна. Багийн бүрэлдэхүүний талаар бас удирдлагын дундаас туршлагатай тоглогчид орж ирсэн тийм. За манай багийн бүрэлдэхүүнд одоо Дүлгөөнөө байна. Анх одоо ингээд 20 жилийн өмнөөс анх ингээд эхэлж исэн. Бацолбоо байна, Чимбат гээд байна. Ган төмөр гээд байна. Туршлагатай тоглолчид гэвэл эдгээр хүмүүс байна. Тэгээд эдгээр хүмүүсийнхаа бас хүсэл эрмэлзэл тэгээд тэр бүхнийг ингээд даван туулаад дээшээгээ манай багийн дүүнерч гэсэн хамтдаа бөөнөрөө байж чадаад ингээд ялт авлаа. Тэнд үнэхээр баяртай. Монгол төгөлдөр алдарштай хаан шавруулаа Монголын мөнхөд дэглэгийн 2016 оны өдрийн Курдбитаны эзэдэлчэн баяр үзэгчтэй. Сүүлийн 15 секунд. TLG нэг оноо илүү байна. Гэрдэж модоглогчтой TLG шуурын тавч Монголын мөнхөд дэглэгийн 2016 оны өдрөнд орсон эрхий эзэдэлчэн. Сэтгэл ямар байна? Яста төсөөлөөс илүү амар тоглолт боллоо. Би өөрөө яг сүүлд бас ганц нэг оноо аваад сэтгэл аяга өндөр байна яг үл. Өмнө тоглолтын талаар бас багийн нэг. За манай багийнхны хувьд болохоор нэг юу нодлон дээдлэг тоглож исэн хүмүүсээс баг юу бүрдсэн байгаа. Тэгээд удирдлагын дундуур манай Бацолбоо ах, Дүлгөөн ах гээд туршлагатай ах нар маань орж ирээд бид нарт сайн зааж зөвлөснөө үр дүнд бид нар энэ ч зогшин гэж бодож байна. Өмнө нь бас бүтэн удирдлагын
жил унаатай бүхэн өдрийн доош эмэгтэйг өдрийн өрөөсөө ер нь сурч мэдсэн зүйл ирэх бай. Айгүй их зүйл сурч мэдсэн. Ингээд нэг хөгжлийн лиг гэхээр нэг юм бүр юм доод зэрэглэл юм шиг бодсон. Тэгээд үнэхээр миний бодсоос л тис өөр үнэхээр сайн төвшин байсан. Бид нэр тэгээд юу одоо гадаад тамирчтай хувьд ч гэсэндээ эм лигийн тамирчид ингээд үнэхээр агсан төвшний тоглогчд ирдэг болсон байна гэж бодож байна. За баярлалаа. Ирэх жил уулзъя дахиад. За ирэх жил дахиад уулзъя. Яг тэгээд жоохон амжилт яг гоцноос ууг нь бас нэг анх яриад байсан нөгөө нэг үндэсний бүхний нэг орол гэдэг нэг цолгоо бүх ирээ төрүүлчихдэг байсан гэж ярьсан шүү дээ тий. Хүн бас мэдээж тэмцээнд орж байгаа юм чи авраг болохыг олдож байгаа. Тэгээд 10 багийн 10 манай баг маань 19 10 дугаар байрандасан. Тэгээд амжилттай яваад амьдралдаа бас ийм сайхан хүүхдүүдтэй нэг баг болно гэж бодож явсангүй. Тэгээд одоо Бодонс Эпс 7 тоглолт болох чинь. Бодонс Эпс үү? одоо ингээд хоёр багт нь хоёулаа манай шавнараа одоо багштай одоо хэнийг дэмжиж хэнийг дэмжихгүй байгаа уурлаад илээ тэгээд бас жоохон насны явцсан болохоор ах нарыг нь бас дэмжиж байгаа тий бас тэгээд ийм сайхан өмнө нь бол яг авраг болсон хүмүүс байгаа гэхдээ ийм гоё танаа хамт олон энэ гоё лигийг хийж байгаа зохион байгуулагчид бол ивент тэтгэгчнэр медиа салбар шалын нөгөө очиад гүйж байгаа хүмүүс жаргалтай гүйж хийж байгаа ажилтаа тэгэхээр энэ олон ийм гоё лигийн тэмцээн дээр авраг олчоос ах нар гэж бас бодож байгаа мэдээж үлзий орш гандан тэ нөгөө их ингээл одоо байж их хоёр дэс байж тэгэл ах нарын бол ерөөхдөө дэмжиж байгаа. За зөвхөн өөрөд оруулаад финалшалрлаа. Төрсө өдрөө нэдэс вэ? Мэдгүй байна. Тоглосон өмнө. Үгүй. Өсөдөр дандаа ямарсаа байрлалсан бэлтгэлтэй л байдаг байсан. Энэ үлрэлт 3 дахь удаа 15 илээ. Самбарт бас азаргаллаа ажиллаа. Тийм мэдээж айлын өндөрт яг гол дүүн товын тоглож байсаггүй. Тэгээд давуу гаргаж чадлаа гэж харж байна. 3 жил тоглоо 3 финалдах юм ямар байна? Ер нь бол маш гоё байна те. Яг хамгийн дуртай мэдрэмжүүдээ ингээд аваад байгаа болохоор улам цаашаа хичээмээр санагдаж байна. Финалд амжилтсан. За анхны финалж байгаа хоёр юм байна. За маар үрг ямар байна? Сэтгэл ямар байна? Гоё байд юм байна. Хамаагүй яриа аваад. Гоё байна. Яг энэ финалхын гэж айгүй боддог байсан. Тэгээд багасаа дэмжсэн үздэг байсан багтаага үеийнгийн залуучууд тэгээд нэг том мундаг ах нартайгаа нэг багт ороод тэгээ ингээд одоо аврагын төлөө гарсан айгүй баяртай. Энэ их гоё байна. За хэд финал вэ? За 12 дахь финал. Юу вэ? Наач их тоглогчийн баг карьерийн жилээс их юм биш үү? 12 дахь финалда шалгарлаа. Одоо энэ жил нөгөө 3-beat хийх зорилготой байгаа. Хамгийн том зорилго бол тэгээд тэр зорилгынхаа төлөө одоо тэгээд баг хамт олноороо төвөгтэйгийн төлөө хичээж ажиллана. Хажуулагчдын багийн талаар ер нь багийн уур амьсгал тий. Яг манай баг тэгээд гоё. Тэр нь сүүлийн 2 жил бол 3 жил гадаад coachтэй байлаа. Тэгээд яг маа захирлыг оруулаад байна. тэгээд энэ жилийн тухайд хэдийгээр харамсалтай зүйл тохиолдсон ч гэсэн бид бүхэн яг тэр дасгалжуулагчийнхаа бид нар заа сургасан систем юмын хадгалагыг хичээгээд багаараа бол хадгалж чадж байгаа. Гоё байгаа. Тийм үү? Би бас нэг юм хэлээ маа. Ажил дуусаагүй байгаа шүү гэж хэлсэн юм аа. One more Broncos. Тэгээд бол ер нь бол Broncos-ийн загсан бөмбөг гэж байдаг систем байдаг. Тэр бүхнээ бид нар одоо тоглолт болгон дээр гаргаж хадгалж тоглохыг хичээнэ. Тэгээд одоо 4 тоглолт үлдлээ. Нэрээ BCL Moore Warren гэдэг тэр талаар ер нь мэдээлэл. Яг ер нь бол манай бодлоготой талбайд тоглогч авъя гэсэн зорилготой байгаа. Ягаад тэгэхээр илүү нөгөө BCL чинь олон улсын багуудын бол төвийн тоглогч нар илүү сайн. Одоо Pilots гэх бид нартай тоглож байгаа баг сая ESL бол 20 дугаар байранд орсон те. Бодлоготой талбай сайн импортуудтай учраас тэр багт багуудад тоглохын тулд бодлоготой талбайд тоглож авъя гэж төлөвлөж байгаа. За баярлалаа. За баярлалаа. За 3 жил тоглоо 3 финалдлаа. Сэтгэл ямар байна? Гоё нөө. За энэ тоглолтод ямар юм бэлтгэлтэй гарч ирсэн юм? Яг өргөсөн тоглолтоос арай тийм түрэмгийн тоглолт үзүүлж шүү. Аль болох хорон давтлахаар л
оноогоо явуулъя гэж утсан. Тэгээд тэр нь зайнууд их гарлаа. Тэгээд тийм л байна. За хэд финал байхаа? Хэдтэй яг зөв хөлбөдөгт орсноос хойш 13 оноос хойш 2 удаа хүрэл бусны финал гэхээр одоо яг 12 ойрцоо байгаа болов гэж бодож байна. Ер нь 6 аврагтаа 8 тоглож байгаа юм байлээ. 7 дахь авраг гэсэн янз бүрийн бодол орж ирж байна. Яг хөө тийм сошиал дээр явж байгааг харсан. Гэхдээ яг хөө мэдээж нөгөө 2 жил дараалал авраг авсан багийн 3 жил нь улам хэцүү байгаа. Тэгэхээр яг хөө Өөдсө аврагын төлөө ямар багтаа гарах нь гэдгийг харах хэрэгтэй. Аль бэртгэн төлөө илүү сайн системтэй тоглож чадсан баг нь авраг болох болов гэж бодож байна. Яг тэр мөр бол 7 молоо дараад нь ярьж болох асуудал байна. Зүгээр эдсүү бодонсоо зүгээр энтийн өрсөлдөд амар маар гэж бодохгүйгээр зүгээр хоёр баг хоорондоо өрсөлдүүл аль нь 7-т тоонооч байна. Яг хөө одоо өчтөр Эвс хожих боломжтой алдсан болохоор одоо яг хөө энэ удаагийн тоглолт мэдээж бодонсоо нөгөө алдах юмгүй тоглолт болж байгаа. Тэгэхээр яг хөө за 7 цогт боднос талдаа арай илүү сэтгэл зүйн давуу тал нь байгаа болов гэж бодож байна. За.